Сайн байцгаана уу? За өнөөдөр тархар судлалын хичээлийн эхний лекц явагдах гэж байна. За өнөөдөр тархар судлалын тухай ерөнхий ойлголтыг ярья. Epistemology буюу тархар судлал гэдэг маань epidemiology гэсэн энэ грек үгнээс гаралтай. Epi гэдэг маань ап буюу эмон гэж дунд, demons буюу people, logos гэдэг нь study судлах гэсэн үгнүүдээс бүтдэг байна. Тэгээд the doctrine of what is among or happening to people гэж юм тийм ээ. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хүмүүсийн дотор одоо юу тохиолдоод байгааг нь судлах гэсэн утгатай үг байна. За study disease among people гэж өөрөөр хэлбэл хүмүүсийн дундах өвчнийг судлах, эсвэл distribution буюу тархалт, determinant хүчин зүйлүүдийг судлах гэсэн ийм санаанууд байдаг байна. Epistemology гэдэг үг маань ерөнхийдөө хүн амын донд юу болоод байгааг судлах гэсэн ийм утгатай үг байна. Тэгвэл яагаад зарим хүмүүс нь өвдөд, зарим хүмүүс нь өвдөдгүй юм бэ гэдэг асуудал гарч ирдэг. Жишээлбэл зарим арх уугаад идэх хүмүүсийн илэг нь зүгээр илэгний хавдраарч өвдөхгүй, илэг нь хадуурж авахгүй байсан мөртлөө архиудгүй хүмүүс өвдсөн байдаг илэгний хавдраар ч юм уу, илэгний хадуурх өвдөж. Эсвэл тамхи татдаг хүмүүсийн уушиг нь зүгээр байгаа мөртлөө тамхи татдаг хүмүүс уушигны өмнөгөр өвдөж энтэр гэсэн тохиолдол байдаг. Энэ яагаад энэ асуудлыг бол тархар судлалын шинжилгээ хам бол бас их сонирхож байна. Яагаад зарим хүмүүс нь өвддөг юм, зарим нь яагаад ингэж өвдөд идэх юм бэ гэж. Тэгэхээр энд нэг ийм асуудал байгаа юм л да. Өвчин бол яагаад зарим хүмүүст нь одоо өвчин тусаад зарим хүмүүс нь зүгээр байгаад байдаг. Нэг гэрийн хоёр хүн гэхтэл одоо хоёр ч хэдэн ч хүн амбулын хүмүүсээс нэг нь шаралцсан байхад бусд нь шарлахгүй ч байдаг юм аа. Гепатитээр өвдөхгүй үлдчихдэг ч гэдэг юм уу халдвар төвшнөр. Одоо ч гэсэн бидний дунд бас тохиолдол байж л байна. Жишээлбэл ковидор зарим хүмүүс нь актер хүнд өвдөд, зарим хүмүүс нь бол гайгүй ингээл өнгөрчиж байна. Зарим нь халдварлахгүй. Тэгэхээр энэ бол яагаад. Тэгэхээр нэгдүгээрт нь бол энд өөрөө тэр үүсгэгч маань маш олон шинж чанартай. Хоруу чанар нь янз бүр байна. Зарим юунд бол хоолны хордлогот ч гэсэн адилхан. Хоолны хордлогоор адилхан хоол идсэн хүмүүс байхад нэг хэсэг хүмүүс нь хордоод хэсэг хүмүүс нь хордохгүй болчихсон. Гэтэл за хамгийн нэгдүгээрт бол юунаас хамаарч байна вэ гэхээр зэрэг тухайн тэр үүсгэгчийн мөн чанараас их хамаарч байна. Тухайн үүсгэгчийн хоруу чанараас их хамаа. Тэр өөрөө бас дотроо олон янз байдаг. Эннээс нэгдүгээрт хамаарч байна. Хоёрдугаарт нь бол тухайн хүний удам зүйн шалтгаан, генетикийн анхны тавил өөрийнх нь тэр хүний энээс их хамаарч байна. Мөн одоо гадаад орчны нөлөө, хүчин зүйлийн нөлөөнүүд их хамаарч байна. Дөрөвдүгээрт нь болохоор энэ мөн тэр дотоод орчин, гадаад орчин хоёрын хооронд харилцсан уялдаа. Тэгээд тус бүр хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй гэдэг санаа энэ дээр явж байгаа хүн. Манай Монголын сайхан уламжлалтай гэдэг энэ бол маш үнэн. Хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй гэж. Тэр хүн болгоны бие организм харилцан адилгүй бас хамаарат энэ өвчин зарим нь тусч байна, зарим нь тусахгүй байна. Мөн тухайн тэр үүсгэгчийн шинж чанараас хамаарат заримд нь хортой нөлөөлж байна, заримд нь хоргой нөлөөлж байна. Гэх мэтчлэн энэ олон хүчин зүйл энэ зүйлүүдээс байдаг байна. Тэгэхээр энэ болгоныг судлахдаг нь бол тархар судлалын шинжилгээ ухааны бас нэг гол зорилго болж байгаа. За тархар судлал гэж юу вэ гэхээр тодорхойлт байна. Энд 1988 онд бол тархар судлалын тойл гэж байдаг. Хоёр дахь хэвлэл дээр энэ last
гэдэг хүний тодорхойлсныг бол одоо бол төр хэрэгэлдэг олон улс орны одоо энэ тодорхойлтыг хэрэгжилж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагч энэ тодорхойлтыг бол одоо хүлээн зөвшөөрдөг юм аа. За тархур судлал гэдэг бол хүн амын эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдал, үйл явдлын тархалт болон тэдгээрийг үүсгэгч хүчин зүйлүүдийг судалж үр дүнг нь хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хянан зохицуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд ашигладаг шинжлэх ухаан юм аа гэж. Тэгэхээр энэ хүн амын эрүүл мэндтэй холбоотой ямар одоо нөхцөл байдал байж болох вэ? Ямар үйл явдал байж болох вэ гэж. Тэгэхээр хүн амын эрүүл мэндтэй холбоотой зөндөө одоо нөхцөл байдал нөхцөл гэх юм бол хүүтэн дулаанаас өксүүлэл нарны хэд халалтаас гэх мэтчлэн хуурай ширүүн уур амьсгалын нөхцөлч гэдэг юм уу. За үйл явдал гэхээр бидэнд тамиг татхаас өксүүлэл айрах уух гэх мэтчлэн сөрөг болон эерэг болон олон үйл явдлууд байна. За энэ үйл одоо өвчин эмгэг энэ болгоны тархалт нь ямар юм бэ? Мөн энд эдгээр зүйлийг юу үүсгээд байна? Хүчин зүйлүүд нь юу вэ? За энийг хянж зохицуулж болох юм уу үгүй юу? Эдгээрээс урьдчилан сэргийл харгасан байна уу үгүй юу? Энэ болгоныг судалдаг байна. Тархал судлалын шинжлэх ухаан. Тэгэхээр хянах зохицуулах гэдэг асуудал бол бид жишээлбэл тамхиг яаж хянаж зохицуулах юм? Тамхины хяналтын хуулиар зохицуулах ч юм уу? Яаж урьдчилан сэргийлэх юм? Тамхины эсрэг сурталчилгаа хийх юм уу? Гэх мэтчлэн энэ олон зүйлүүдийн талаар судалдаг байх нэ. За тархар зүйн шинжлэх ухааны мөн одоо энэ тодорхойлтыг бид задлаад ингээд тайлбарлаад харуул судалдаг судалгаа гэж. Тэгэхээр энэ тархар зүйн шинжлэх ухаанд олон одоо янзын судалгааны аргуудыг хэрэгэлдэг байх нь шүү дээ. Тандалт судалгааны арга байх нь, ажиглалт судалгааны арга байх нь, таамаглал дэвшүүлж тэрийг нотолдог байх нь, аналогдаг болон туршилт судалгааны энэ олон аргуудыг бол хэрэгэлдэг байх нь. За distribution буюу тархалтыг хэрэглэхийн тулд бол ямар зүйлүүдийг хэрэглэхээр тухайн одоо эзэн бие орон зай гэх мэтээс одоо юунд энэ одоо хаагур яаж тархаад байгааг бол судалдаг байх нь. Тархалт гэдэг дээр детерминант буюу хүчин зүйл. Энэ хүчин зүйлд ямар олон эрүүл мэндтэй холбоотой эрүүл мэндэд нөлөөлж байгаа олон одоо фактор хүчин зүйлүүдийг оржуулна. Биологийн хүчин зүйл, химийн, физикийн, нийгмийн, соёлын, эдийн засгийн, удамын, зан үйлийн. Тэгэхээр биологийн гэдэг дээр бидэнд хамгийн их бактери байж болно, вирус байж болно. Энэ хүчин зүйлүүд байх жишээтэй. За тэгвэл эрүүл мэндтэй холбоотой үйл явдал гэж юу юм бэ? Нөхцөл байдал гэж юу юм? Тэгэхээр энд бол өвчний талаар судлах нь, мөн насварлтын шалтгааныг судлах нь, зан үйлийн байдлыг судлах нь, эерэг одоо сөрөг зан үйлүүдийн мөн эрүүл мэндтэй эергээр нөлөөлж байгаа зүйлийг судлах нь, урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ байх нь вэ? За мөн эрүүл мэндтэй тусламж үйлчлэгэнд яавал одоо сайн байх нь гэсэн энэ олон зүйлүүдийг эрүүл мэндтэй холбоотой үзэгдэл юмс гэдэг дээр орох нь шүү дээ. Энэ олон зүйлийг өөрөөр хэлбэл тархар судлалын шинжлэх ухааны объектууд байна шүү дээ. Энэ объектууд. За мөн тэгвэл тухайлсан хүн ам гэж юу юм бэ? Тухайлсан хүн ам гэдэг бол зүгээр одоо эрүүл байж байгаа хүмүүсийг илүү сонирхгүй шүү дээ. Тархар судлал. Тэнд асуудал үүсч болох ийм бүлэг хүмүүсийн асуудлыг илүү сонирхдаг. Жишээлбэл мэрэгжлийн өвчин, уур хаачт байна, уушиг хадуурах өвчтэй хүмүүсийн дунд ч гэдэг юм уу. Эсвэл өндөр настай хүмүүс байна. Эсвэл биеийн чин илүүдэлтэй хүмүүс гэдэг. Их мэтчлэн энэ одоо бүлэг хүмүүсийг одоо илүү тэр тухайн олныг хамарсан үзэгдэл юмс юу болоод байна гэдгийг илүү судалдаг. За энэ урьдчилан сэргийлэх болон хяналт гэдэг бол нийгмийн эрүүл мэндийн одоо зорилго байдаг. Энэ зорилгон дээр бас тархар судлалын шинжлэх ухаанд одоо гол бас хэрэглэл нэг хэсэг нь болдог. За энд бол эрүүл мэндийг дэмжих, сэргийлэх, хамгаалах гэсэн энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг бол судалдаг байх нэ. Эрүүл мэндийг хамгаалах гэж юу юм бэ? Эрүүл мэндийг дэмжих гэж юу юм бэ, тийм ээ? За ийм мэтчлэн
үйл ажилладаг. Тэгэхээр эрүүл мэндийг дэмжих гэдэг маань тухайлбал хүн өөрөө одоо гараал шууд дасгал хийчдэг, үйлдэх замтай, дугуугаар замтай. Энэ бол эрүүл мэндийг дэмжих ажил байгаа. Яаж эрүүл мэндийг бэхжиж хамгаалах юм бэ? Вакцины асуудал байна. Урьдчилан сэргийлэх байгаад энэ олон зүйлүүдийг бол бүгдийг тархвар судлалын шинжилгээ ухааны одоо судалдаг зүйл болох нэ. За тархвар судлалын шинжилгээ ухааны судлалын тодорхойлтыг авч үзэх нь бол 5W гэж ярьдгийг. За энэ 5 асуудалд хариулах. Өөрөөр хэлбэл what гэж тийм ээ. Энд бол одоо эрүүл мэндийн үзэгдэл ямар онцлогооны асуудлууд байх нь яаж хэн хүү тийм ээ хаана вэ time when хугацаа яаж юу тийм ээ хин хаан хизээ гэх мэтчлэн. Тэгээд why гэж байгаа. Энд болохоор шалтгаан, үр дагавар, эрсдэл хүчин зүйлүүдийг энэ 5 асуудалд хариулахыг хариулж байгаа. Саяны тодорхойлт бол энэ 5 асуултанд хариулдаг. За эпидемиологийн гол зорилго бол ерөөсөө урьдчилан сэргийлэх. Epidemiology goals is prevention тийм ээ. Урьдчилан сэргийлэх. Epidemiology бол is a population based science гэж олон нийтэд суурилсан шинжилгээ ухаан юм. Олон нийтийг хамарсан үзэгдэл юмсыг илүү судалдаг ийм шинжилгээ ухаан байх нь шүү дээ. Жишээлбэл одоо бид ковид гэдэг яаж юм? Олныг хамарсан ийм үзэгдэл болоод байна шүү дээ. 1-2 хүн үзгээд одоо өвчлөхөөс илүү маш их олон хүнийг хамарч нэг дор өвдүүлж байгаа. Энэ бол тархвар судлалын шинжилгээ ухааны асуудал. Энээс яаж урьдчилан сэргийлэх арга зам байна вэ гэдээ судлаад өнөөдөр одоо вакцин гарч эхэлж байна шүү дээ. Энэ урьдчилан сэргийлэлтэй. За энэ дээрийнхаа умаа хузууны өмнөгөр жишээ авсан байна. Умаа хузууны өмнгийн одоо урьдчилан сэргийлэлт хэвийн багт нь энэ хэвийн байдлыг хамгаалах гэдэг л маш чухал. Хэвийн багт нь. Тэгээд энэ хэвийнээсээ өнгөрөөд CI1 2 3 гэсэн үе шатуудад нь байхад нь бас олж авбал төгс эмчлэх арга хэмжээтэй гэж. Энэ болгоны шалтгаан нь юу юм? Ямар урьдчилан сэргийлэх арга зам байна? Ямар эмчилгээний арга зам байна гэдэг мэт бол судалдаг ийм шинжилгээ ухааныг бол тархвар судлалын шинжилгээ ухаан гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ умаа хойзооны өмнгийн эсийн өөрчлөлтөн дээр жишээ авсан байна. Тэгэхээр эрт илрүүлэлт нь скрининг хийн гэдэг маань өөрөөр хэлбэл энд ийм умаа хойзооны эсийн ямар ч өөрчлөлтгүй байх уу? Энэ бага өөрчлөлттэй үе дээр нь илрүүлж авах гэсэн ийм гол санаа. Тэгээ энээсээ бид энэ харж энэ умаа хойзооны өмнө хоёуланд нь эхэлсэн байна. Гэхдээ энэ хүн бол өөрөө шинж тэмдгийн илрээд эмнэлэг дээр очсон. Энэ бол эрт илрүүлгээр илрүүлсэн өмнө. Энэ хоёрын хооронд хүнд амьдрах хугацааны хувьд асар их цай боломж олгож байгаа. Энэ болгоныг л судалж боломжийг хайж ингэдэг үздэг судалдаг энэ шинжилгээ ухааныг бол тархвар судлалын шинжилгээ ухаан гэж байна. За тэгвэл дараагийн нэг гол асуудал бол тархвар судлалын шинжилгээ ухааны нэг зүйл бол альва үзэгдэл юмс өвчнж байсан тийм ээ эрүүл мэндтэй холбоотой асуудлууд бол энэ өөрөө санаан сөрөггүйгээр бий болдгоо маа. Хүн амын дунд энэ санаан сөрөггүйгээр тархдаггүй маа гэсэн ийм нэг гол санаа байна. Санаан сөрөгдөхгүйгээр тархдаггүй маа. Not randomly distribution гэдэг чинь ямар нэгэн шалтгаантай юм уу ямар нэгэн их сурвалж байгаа гэж. Бид ковидор ч гэсэн одоо үзэж байна тийм ээ. Энэ зүгээр нэг вирус гинтхэн гарч ирээд хүн амын дунд тархацсангүй шүү дээ. Ямар нэгэн шалтгаантай амтнаас гаралтай ч гэдэг юм уу. Тэгээ сарсан байгаахан байсан вирус одоо эмгэг болоод хүн талдварлаач гэдэг юм уу. Ийм одоо ямар нэгэн шалтгаан байдаг байна шүү дээ. За тэгэхээр тархвар судлалын гол зорилго бол юу юм бэ гэхээр нэгдүгээрт бол этиолог буюу шалтгааныг эрсдэл хүчин зүйлийг олж тогтоох асуудлыг судлах. Өвчний энэ ямар одоо этиолог их үс сурвалжтай ямар шалтгаантай ямар эрсдэл хүчин зүйл байгаа юм бэ гэдгийг тогтоох
За хоёрдугаар гол зорилго бол энэ олон нийтийн дунд ямар уршигтай юм бэ? Олон нийтийн дунд ямар уршигтай юм бэ? Ямар дарамт үзүүлээд байна гэж. Бид энэ жишээлбэл бидний ойрын жишээнд бол одоо ковидаар бол эргээд ярихт бол шалтгаан нь бол вирусын эрсдэл хүчин зүйл. Тэгэхээр энэ олон нийтийн дунд ямар их уршигтай, маш их нас оролттой. Дээр нь одоо жишээлбэл хөл хорой гэдэл энэ хүмүүсийг хорж гад эдийн засгийн хувьд ямар их бэрхшээл учруулж байна. Өөрөө ямар их өвчтэй байна. За дараагийн нэг асуудал бол энэ сахарын диабет гэх юм халдвартай өвчин дээр. Сахарын диабет өнөөдөр шалтгаан нь юу вэ? Шалтгааны нь өнөөдөр олдоогүй л байна. Маш их олон шалтгааныг ярьж байна. Хоол хүнстэй холбоотой гэж үзэж байна. Биеийн илүүдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Нүүрс усыг хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэж байна. Маш их олон хүчин зүйл боловч яг одоо шалтгаан нь бол олдоогүй өвчин биш үү? За дараа нь энд хоёрдугаарт нь бол энэ олон нийт ямар их уршигтай юм бэ гэж сахарын диабет тийм ээ уршигтай байна. Хүн өөрөө хөдөлмөрийн чадвараа алдаж байна. За тэр хөдөлмөрийн чадвараа алдаад тэр хүнийг асрах гэж олон гэр бүлийнх нь хөдөлмөрийн чадвар ажил хөдөлмөр эрхлэхгүй. Үгүй ядахтаа л одоо эрүүл мэндийн салбар тэр үнэгүй ийм инсулин гэх мэтчлэн ус иммун үнэгүй олох гэдэг энэ маш олон юм дарамт болж ирдэг. Гуравдугаар гол зорилго бол энэ прогноз буюу энэ мөн чанар патогенез энэ өвчний түүх учир одоо явц механизмыг тодорхойлох ийм 3 дахь зорилго байдаг. Тархар судлалын шинжилгээ ухаан бол тэгэхээр энэ тархар судлалын шинжилгээ ухаан бол халдварт өвчин ч бай, халдварт биш өвчин ч бай, аль нь бол хамааралтай ийм шинжилгээ ухаан байна. Бүгд л тухайн халдварт өвчний ч бай, халдварт биш бай шалтгааны нь олно. Мөн тэр одоо үр дагавар нь юу юм? Олон нийтэд ямар үр дагавар уршигтай, нийгэмд ямар уршигтай, энэний мөн чанар нь юу юм бэ? Учир шалтгаан нь юу юм бэ? Прогноз нь юу юм бэ гэдгийг л судлах гэдэг байгаа. За дараа нь дөрөв техник одоо гол зорилго бол урьдчилан сэргийлэх болон эмчилгээний асуудлыг үнэлэх. Урьдчилан сэргийлэх болон эмчилгээний асуудлыг үнэлэх. Өөрөөр хэлбэл энэ одоо умаа зүүнний өмнөгийн эрт илрүүлгийн урьдчилан сэргийлэлт хэр одоо үр дүнтэй явж байна уу? Энэ эсийн шинжилгээ нь болж байна уу, болохгүй байна уу? Эсвэл өөр юмар хийх юм уу гэх мэтчлэн үнэлэх. Мөн энэ эмчилгээ өнөөдөр болж байна уу? Хавдрын эмчилгээ болж байна уу? Эсвэл шинэ одоо хавдрын эмчилгээ жишээлбэл одоо хавдар судлалын төвд байн эмчилгээг нэвтрүүлээд 2 жил болж байна шүү дээ. Ийм шинэ эмчилгээг нэвтрүүл энэ одоо ямар үр дүнтэй гэх мэтчлэн үнэлэх ийм судалгааны ажлуудыг хийх гол зорилго. 5 дугаарт нь бол энэ нийгмийн эрүүл мэндтэй хамааралтай. Мөн одоо орчны одоо асуудлуудыг одоо судлах. Жишээлбэл одоо тоос гэдэг энэ замын төвчрөө хүртэр тархар судлалын асуудал шүү дээ. Яагаад гэхээр энэ маань өөрөө хүний стресс эргээгээд хүнд нөлөө үзүүлж өвчин үүсэх ийм байдал болгож байгаа. За тэгээд энэ удамшлын асуудал байна. Ингээд урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих энэ одоо асуудлуудыг судлах 5 дахь гол зорилго байдаг байна. Тэгэхээр тархар судлалын шинжилгээ ухаан болон тархар судлалын судалгаа хийгээвэл ийм одоо 5 зүйлийн одоо саяны ярьсан 5 зүйлүүд дээр аль нэг дээр нь бол сонгож аваад судалгаа хийж болох нь шүү дээ. За тархар судлалын гол нэг зүйл бол урьдчилан сэргийлэлт. Энэ хэн ямар өндөр эрсдэлтэй байгаа юм бэ? Олон нийт энэ өндөр эрсдэлтэй хүмүүсийн донд ямар урьдчилан сэргийлэхийг одоо явуулах вэ гэдгийг л гол нь үнэлж олж авах. Жишээлбэл манд умаа хозооны өмнө дээр бол судалгаа хийгээд 30-аас 50 насны хооронд маш их өндөр өвчлөлтэй байна гэд ингээд эрт илрүүлгийнхаа хөтөлбөрийг 30-аас 60 настай эмэгтэйчүүдийг 3 жил тутам эрт илрүүлгийн үзлэгт хамруулах ийм шийдвэр гаргасан байх жишээтэй. За тэгвэл яаж одоо энэ өндөр эрсдэлтэй бүлгүүдийг тодорхойлох юм бэ? Тодорхойлсноор ямар одоо ач тустай юм бэ? Тэр энд өндөр одоо эрсдэлтэй жишээлбэл хүн амын донд ямар одоо өвчлөл аль одоо хүн амын бүлгийг өвчлүүлээд байна.
Тухайлбал хүүхдүүдийн дунд ямар өвчлөл их байна? Өндөр насны дунд ямар өвчлөл их байна уу? Эсвэл яг ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Эсвэл малчтын дунд ямар эрсдлүүд өндөр байна уу гэдгийг тогтоосноор тухайн тэр эрсдэлтэнд тохирсон хөтөлбөрүүдийг эрс дэвтрүүлгийн хөтөлбөрүүдийг боловсруулах ийм боломж гарч байгаа. Ингэснээрээ бол тархар судлалын шинжилгээ ухааны бас нэг гол зорилго байгаа. За тэгэхээр мөн энэ өвөрмөц бүлгүүд дотроос чухам ямар өвөрмөц хүчин зүйлүүдийг аль бүлэгт нь илүү байна вэ гэдгийг бас тодорхойлно. Насаар нь, хүүсээр нь, эрэгтэй хүн илүү өвдлөд байна уу, эмэгтэй хүн байна уу? Эсвэл энэ орон нутг нь хаана байна? Чихтэй газрынхан, хуурай газрынх нэвдээд идэг юм уу ч гэдэг юм. Эсвэл амьдралын лайфстайл, амьдралын хэлбэр тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ хэлбэрээс хамаарат өөх тос их иддэг хүмүүс нь ямар өвчнөөр өвдөд байгаа ч гэдэг юм уу. Эсвэл цагаан хоолтой хүмүүс энэ өвдөд байна, өвдөхгүй байна уу гэдэг юм. Энэ олон эрсдлүүдийг групп болгож ингэж бас судалж тодорхойлдог ийм шинжилгээ ухаан байна. За урьдчилан сэргийлтийн хувьд бол анх дахь, хоёр дахь, гурав дахь урьдчилан сэргийлт байна. За урьдчилан сэргийлт, анх дахь урьдчилан сэргийлт гэдэг бол тухайн энэ өвчин ямар ч шинж тэмдэг байхгүй. Хүний цоо эрүүл байхад нь сэргийлэх энэ аргыг бол анх дахь урьдчилан сэргийлт гэж байгаа. Энэ бол ерөөсөө вакцин. Огт өвчлөөгүй байхад нь вакцин хийдэг шүү дээ. Тийм. За дараа нь бол хоёр дахь урьдчилан сэргийлт гэдэг бол тухайн өвчний шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр эрт илэрсэн байхад нь түүнээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Тэгээ энэ нь бол скрининг хавдрын эрт илрүүлгийн жишээ шүү дээ. Хавдрыг эрт илрүүлэх. Дөнгөж ихний үе шатанд номын хозооны өмнгийн эрт үед нь илрүүлээд эрүүлжүүлэх юм. Гуравдугаарт нь бол нэгэнт өвчин өвчлөлтсөн байгаа тохиолдолд бол энийг цааш нь даймжруулахгүй байхаас сэргийлж нөхөн сэргийх үйл ажиллагаа явуулдаг. Энэ гурван урьдчилан сэргийлт байна. За тархар судлалын шинжилгээ ухаан эмнэлэг зүйн практикт яаж нэвтэрдэг юм бэ? Энэ тархар судлалын шинжилгээ ухаан эмнэлэг зүйн хоёулаа ямар хамааралтай юм бэ гэж. Тэгэхээр энэ ерөөсөө эмнэлэг зүйн шинжилгээ ухаан бол тархар судлалын шинжилгээ ухаан дээр суурилж хэрэгжиж идэг, практикт энийг хэрэгжүүлж идэг ийм зүйл шүү дээ. Тархар судлалын шинжилгээ ухаан бол ерөөсөө эмнэлэг зүйн шинжилгээ ухааны байнга суурь нь болж явж идэг. За жишээ нь зүрхний систолын шууганыг сонсоод мэддэг. Яаж мэддэг юм бэ? Яагаад мэддэг юм бэ? Хэн энийг заасан юм бэ гэж. Тэгэхээр багш нь яг энэ зэг дээр шагнахад бол систолын шууган ингэж сонсогдно. Ингэж сонсогдвол энийг зүрхний прокта гэж онцлно гэж. Энийг яаж мэдсэн юм? Тэгэхээр энийг бол олон жилийн судалгааны үр дүнд өөрөөр хэлбэл маш энэ тархар судлалын шинжилгээ ухааны хамтын эмнэлэг зүйн шинжилгээ ухааны хамтын судалгааны үр дүн байдаг. Жишээлбэл нэгдүгээрт нь бол эмнэлэг зүйчид чагнаад энд нэг тийм чимээ гараад ах юм а гэсэн шум тогтоосон байдаг. Дараа нь тэгвэл мис засалчид хагалгаа хийж хахад энэ калапан дээр онгорхоо энэ бүтэн хаагддаггүй юм байна. Гуравдугаарт нь бол автопси нас барсны дараа задлан шинжилгээнд дээр бас ингээд энэ гурвыг нийлүүл саргаад ерөөсөө л энэ хавхлаг ингэж дутаа онгохоор ийм чимээ гардаг юм байна шүү гэж. Энэ эпидемиологийн хамтарсан судалгааны үр дүн. Ингээд энэ эргээгээд практикт эмнэлэг зүйн практикт нэвтрээд ерөөсөө энэ цэг дээр ийм шугам гарвал энийг систолын шуум гэж нэрлэнэ гэх. Ингээд гих мэдчлэнгээр маш их энэ олонлогт суурилсан онцлогооны процессыг явагдчихэдэг. Олонлогт. Тэгэхээр их олон үзэгдэл тохиолдлуудыг судалж үзэж хагаад тэндээсээ нэг дүгнэлт гаргаад энэ нь практикт хэрэгждэг байна шүү дээ.
Энэ утгаараа бол тархар судлалын шинжилгээ ухаан бол их ач холбогдолтой. За энэ бол мөн олонлогт суурилсан тархар судлалын шинжилгээ ухааны бас энд нэг жишээ байна. За тэгэхээр олон нийтийн онцлогоо болон одоо үйл зөвхөн өвчтөний онцлогоо хоёр ямар ялгаатай юм бэ гэж. Тэгэхээр олон нийтийн одоо communicable disease гэдэг их олныг хамарсан. Одоо бидэнд энэ SARS-ын жишээ гэж шүү дээ. SARS байна. Өшөө энэ COVID байна тийм ээ. Холер байна. Энэ ингээд олон нийтийг нэг дор хамарсан ийм үзэгдэл юмсууд байж идэг. Non-communicable буюу халдварт өвчин энэ бол. Энэ халдварт бус өвчин бол хэдийгээр энэ нэг дор ингэж айхтар халдвар аваад тархалаад байдгүй ч гэсэн бас их уршигтай маш их олон хүнийг хамарсан байдаг. Жишээлбэл тамхи таталт байна, тамхиталт байна. Биеийн хөдөлгөөний одоо хөдөлгөөнгүй байх. Буруу хооллолт тийм ээ. Энэ бүтээс суур болоод яадаг байх нь вэ? Энд бол халдварт бус өвчний уушгины өвчин, хавдар, диабет, зүрх судасны өвчин гэт буцад халдварт бус өвчний ийм суур болж идэг байх юм шүү дээ. Тэгэхээр халдварт өвчин болон халдварт бус өвчин аль нь бол олон нийтэд уршигтай. Тэгэхээр энэ жоохон ялгаан байж болох юм. За энд бол одоо өвчтний онцлогооны хувьд бол энэ хоёр бол хоёулаа судалж болно. Энэ бол яг өвчлсөн тохиолдолд нь бол эмнэлэг зүйл оншилдог. Гэтэл тархар судлал бол за уучлаарай. Тархар судлал бол урьдчилан сэргийлдэг. Эмнэлэг зөв бол эмчилдэг, хяндаг. Энэ бол төвс эмчилгээ, урьдчилан сэргийлдэг гэсэн ийм л жоохон ялгаатай байж байгаа юм шүү дээ. За тархар судлалын шинжилгээ ухааны гол чиг хандлага юу юм бэ? Ерөөсөө хамгийн гол чиг хандлага бол энд шалтгаан өвчин хоёрын хамаарлыг судалдаг. За жишээ нь нэгдүгээр алхам бол эрсдэлт хүчин зүйл болон шалтгаан хоёрын хамаарлыг судалж яадаг. Ер нь бол шалтгаан үр дагаврын хамаарлыг. За тэгээд энэ association буюу шалтгаан causal буюу үр дагавар гэдэг хоёр бол бас жаахан ялгаатай. Энэ хоёр зүйл хоорондоо хамааралтай байж болно. Гэхдээ энэ шалтгаан үр дагавар мөн үгүй юу гэдгийг тогтоох хамгийн чухал байдаг. Ерөөсөө шалтгааныг судалж болно. За тамхи татах нь бол уушингийн өмнө байна. Арх уух нь бол илгэний өмнө шалтгаан байна гэж байгаа боловч яг энэ хавдар үүсгээд байгаа яг шалтгаан үр дагаврын шалтгаан мөн үгүй гэвэл яг нарийн доо биш болоо явчихж байгаа шүү дээ. Одоо вирус илгэн дээр хэмэтчлэн тийм ээ. Холестеролын төвшин бол их нэмэгдэх нь зүрх судасны өвчний шууд шалтгаан уу? Эсвэл завсрын хүчин зүйлүүд гэх мэт. Тэгэхээр энэ хамаарал гэдэг нь илүү завсрын хүчин зүйлүүдийг судалдаг. Шалтгаан одоо causal гэдэг нь шалтгаан үр дагаврын жинхэнэ одоо үр дагавар шалтгаан нь юм байна гэдгийг судалдаг байна. Тэгвэл шалтгаан үр дагаврыг хоёр дахь шат нь бол шалтгаан үр дагавар эхлээд л зүгээр л хамаарлыг судалждаг байна шүү дээ энэ хамаарлыг. Дараагийн одоо шат нь бол энэ шалтгаан үр дагаврыг За энэ нүүд нь өөр аргуудтай. За тархар судлалын шинжилгээ ухааны төрлүүд. Нэгдүгээр тархар судлалын дисрптив тархар судлалын аргууд байдаг шүү дээ. Энд үзэгдэл юмсын тархад болон үйл явдлыг судалдаг. Хоёрдугаарт нь бол аналитик судалгаа гэдэг бол энийг жинхэнэ үзэгдэл үйл явдлын хамаарлыг судалж яадаг. За экспериментал судалгаа гэдэг бол илүү шалтгаан үр дагавар бол яг патогенезийн механизмын судалдаг ийм одоо төрлүүд байдаг байна. За
Тэгэхээр descriptive судалгааны бол дарахар судлалын descriptive судалгаа бол энэ гурвад хариулдаг. Хэн, хизээ, хаана гэсэн энэ асуултанд хариулдаг бол аналитик судалгаа бол хамаарал эрсдэл хүчин зүйл бол өвчин хоёрын хоорондох хамаарлыг судалдаг. Ийм ялгаатай байна шүү дээ. За тэгэхээр descriptive шинжилгээ судалгааны аргууд дээр өөрөө хэлбэл энэ ажиглах нь шүү дээ. Цаг хугацаа, орон зай, одоо тухайн ямар одоо person тэ эзэн бий одоо өвчлөөд байна, яаж тархад байна гэдгийг судлаад өөрөөр хэлбэл олон нийтэд зориулсан тандалт судалгаануудыг хийдэг байна. Олон нийтэд зориулсан тандалт судалгаануудыг хийдэг байна шүү дээ. Эрүүл мэндийн тандалт судалгаа. За энэ судалгааны аргууд нь бол cross sectional нэг удаагийн судалгааны арга, descriptive судалгааны аргаар байдаг байна. Аналитик судалгаанд бол тухайн таамаглал өөрөөс таамаглалтыг дэвшүүлж иж тэр дэвшүүлсэн таамаглалынхаа хүчин зүйл болон үр дагавар одоо өвчний хоорондох хамаарлыг судалдаг. Энд бол cohort судалгаа бай, case тохиолдол хяналтын судалгаа байдаг байна. За тэгэхээр тархуур судлалын шинжилгээ ухаан бол хүчин зүйл болон үр дагаврын хамаарлыг судлах нь байна. Эрсдэлт хүчин зүйл болон өвчний шалтгаан, үл хамаарах болон хамаарах хүчин зүйлүүдийн хоорондох одоо зүйлийг шалтгаан үр дагаврыг судалдаг байх нэ. За descriptive epidemiology тархуур судлалын судалгаа бол олон нийтэд суурилсан population based гэсэн тийм ээ. За мөн индивидуалч байж бол тохиолдол хяналтын судалгаа, тохиолдлын тайланд судалгаа, тохиолдлын цоврал судалгаа, нэг агшингийн судалгаа гэсэн судалгаанууд байдаг байна. За аналитик судалгаа нь болохоор observation ажиглалт судалгаан дээр тохиолдол хяналтын судалгаа, cohort судалгаа. Cohort нь болохоор retrospective, prospective тийм ээ дагах болон эргэмж судалгаанууд байдаг байна. За interventional буюу experimental судалгаа байна. Энэ туршилт судалгаа. Энд бол санамсаргүй хяналтад туршилтад судалгаа, файл судалгаа, өөрөөр хэлбэл талбар дээр судалгаа хийх. Энэ одоо юу гэж байгаа юм гэхээр вакцинуудыг ихэвчлэн одоо Эбола вирусын вакциныг файл судалгаан дээр явж байгаа шүү дээ. Мөн энэ COVID-19 бодвол файлд хийсэл баг. За тэгээ клиникийн одоо туршилт судалгаа гэсэн энэ шинэ юм гаргахад энэ клиникийн туршилт судалгаа randomized controlled trial энэ хоёрыг хэрэглэдэг шүү дээ. За тархуур судлалын шинжилгээ ухааны гол үндсэн багаж хэрэгсэл нь юу юм бэ? Юугаар одоо судалж юу үздэг юм бэ? За нэгдүгээрт нь бол өвчлөл, нас баралт, тахир татваргийн байдал гэх мэтчлэн зүйлүүдийг судалдаг байна шүү дээ. За энд эрүүл мэндийн хэрэгцээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүчин чадал зохион байгуулалттай мөн одоо орчны одоо өвчнөд нөлөөлөд байж болох одоо ийм хүчин зүйлүүдийг suspect тийм ээ зүйлүүдийг болон маш олон физикийн болон олон хүчин зүйлүүдийг судалдаг байх нь хэвтэй. Тэгэхээр яаж хэмждэг юм бэ? Хэмжээс нь болохоор за энэ олон хэмжээс байна шүү дээ. Нас баралтыг хэмжин, өвчлөлийг хэмжин, энэ тахир татварыг хэмжин тий. За энэ атрибут олон нийтэд одоо тархах маягаар судлах, эрсдлийг судлах, тусламж үйлчилгээний одоо үйл ажиллагааг судлах маш олон юм зүйлүүдийг бол хэмждэг байна шүү дээ. Эдгээрүүдийг хэмжиж судалдаг байх нэ. За тоон аргаар яаж судалдгийг гэхээр зэрэг давтамжийг судална. Давтамжийг судлахдаа тоолох буюу төвшинг хэмждэг байна. Хамаарлыг судлахдаа бол relative risk буюу харьцангуй эрсдэл odds ratio буюу өртөлтийн эрсдэл төвшинг тогтоодог. Мөн статистикийн инференс буюу тайлбарлалтыг хийхдээ P утга болон
итгэх интервалын төвшнгөөр одоо хэмждэг байх нэ. За гол хэмжигдэх одоо хэрэгсэл нь бол ирээд төвшин тогтооно, харьцаа тогтооно, пропорц буюу хувь тогтооно, relative ирээсэг буюу харьцангуй ирээсэл odds ratio хоёр гол одоо тооцоолдог хэмжигдэхүүнүүд байна шүү дээ. За энэ тархар судлалын шинжлэх ухааныг судалсан хүмүүс ертөнцийг үзэх үзлийг ямар байдаг юм бэ гэж. Тэгэхээр энэ одоо ус хагас одоо ингээд аяг тал одоо аягтай ус байна л да. Тэгтэл пессимистик үзэлтэй хүмүүс л энэ бараг л энэ байхгүй, хагасыг байхгүй гэж ярьдаг. Бараг л байхгүй юм л шүү дээ. Дэлгүүрт бараг бараа байхгүй юм л шүү дээ гэдэгтэй адилхан. Юм байж хахад бараг л байхгүй гэж ярьдаг тийм ээ. Оптимист хүн тал байсан ч байна лээ, зөндөө байна лээ, дүүрэн байна лээ гэх шухуу ярьдаг тийм. Гэтэл эпидемиолог бол ерөөсөө бодиттой ярьдаг байна шүү дээ. Эпидемиологч бол ерөөсөө харьцуулж ярьдаг. Энэ усны 2/1 нь ус байна, эсвэл хоосны нь их байна, их устай нь бага байна ч гэдэг юм уу. Ингэж заавал бодитоор харьцуулж үздэг. Энэ хүнийг бол эпидемиолог эсвэл тархар судлаач гэж хэлдэг байна гэж. За анхаарал тавьсанд баярлалаа.